Сайн мэцхан үзэгчтэй асуух эрх нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор анагаах ухааны доктор, профессор Автхан болд оролцож байна. Тэгээд үзэгчдийн өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргье. Шинэ засгийн газар саяхан байгууллагдлаа. За одоо засгийн газрын иргэн тойронд асуудал бас их олонний анхаарлын төвд байна. За тэр дунд одоо айл болгонд хүн болгонд хамаатай эрүүл мэндийн салбар энийг одоо толгойлох хүн мэрэгжлийн бус хүн томилогдсонд бас яг мэрэгжлийн салбарын төдийл яг яаж хүлээж авч байгаа вэ? Олон нийтийн зүгээс бол бас эрүүл мэндийн салбарыг одоо яагаад ийм улс төрчдөд хариуцуулж байгаа юм бол гэсэн эргэлзээч байна л да. Та энэ салбарын хувьд яг энэ томилгоог юу гэж үзэж байна? За ер нь өндөр хөгжсөн оронд бол эрүүл мэндийн сайдын албан тушаал бол улс төрийн албан тушаалагчид бол Герман, Америк одоо маш өндөр түвшинд хөгжсөн оронд бол тэр мэрэгжлийн биш хүн байх асуудал бол байдаг. Энийг бол тэр орны өндөр хөгжсөн оронд би хэлээд байгаа. Манай Монгол шиг хөгжиж яваач гэх юм уу? Монгол шиг бид нар ядуу оронд зарим талаас тийм ээ ийм оронд бол эрүүл мэндийн сайд нь мэрэгжлийн хүн байх ёстой гэдэг талаас нь би олон жил хэлж байгаа. Энэ ганцхан өнөөдрийн сайдын томилгоотой холбоотой биш. Би энийг бол урд нь Ганди сайдыг байхаас үеэс хэлж ирсэн. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлохын тулд эрүүл мэндийн дотор чанагдсан энэ боловсролыг эзэмшсэн хүн байх ёстой. Манай Монголын нөхцөлд. Яг бол Монголын нөхцөл бол бусад Америк, Германтай харьцуулах юм биш байхгүй. Монголын нөхцөл жишээлбэл тэр орон нутагт байгаа эмчийн цалингийн асуудал, жижигүүрийн мөнгөний асуудал, тэрийг ингээд асуудлыг хэн шийдэж байгаа юм гэхээр тэр төсвийн асуудал, эмийн зардлын асуудал, машины дугуйны асуудлыг хүртэл өнөөдөр улс төрчид маань шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юмыг шийдэж байгаа нөхцөлд бол манай оронд бол мэрэгжлийн хүн байх хэрэгтэй гэдэг дээр би үхэн хөвтлээ бол хадуу зогсно. Үхэн хөвтлээ гэхдээ энэ хүмүүстэй тэмцэнэ гэж байгаа юм шиг. Зөв бодлого явуулах юм бол хинтэй ч гэсэн бид нар бол санал бодлоо солилцож болно шүү дээ. Тэгэхэд өнөөдөр эрүүл мэндийн гарсан сайд, ерөнхий сайдын гаргаж байгаа эхний шийдвэрүүд буюу шийдэл нэг юм гэсэн эрүүл мэндийн салбарын төсвийг 50%-аар хянаж эхэлж байна. 50%-аар багасгаж байна. Эрүүл мэндийн одоо хамгийн том байгууллага болж байгаа их насны төвийн зардлыг хүртэл өнөөдөр 50%-аар өнөөдөр хасж байна гэсэн үг. Өнөөдөр 5 хоног эмчлэгдэх байсан яраа хүүхдийг 2 хоног эмчлээ гаргах нь байна. Ийм л хэмжээндээ хүрсэн юм уу гэдэг дээр би бас эргэлзээд байна. Тэгэхээр ийм шийдвэр гаргаж байгаа бол би та нартай тэмцэнэ, хэлүүгээ хэлнэ. Ямар хэмжээнд тэмцэхэд манай салбарын намайг бас дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл тэр шийдлэг дампахтай байгаа юм биш. Тэр шийдвэр чинь буруу байна гэдгийг л хэлж байгаа. Энэ байр савны асуудлууд байдаг, төсвийн асуудлууд байдаг. Өөрөөр хэлбэл эмнэлэгт хэрвээ тодорхой хэмжээгээр хүн хүндрэх юм бол 5 хоног эмчлүүлэх ёстой, 2 хоног эмчлүүлээд гараад тэгээд төсөв байхгүйгээд хүн эндэх юм бол эрхэм сайд тантай холбоотой шүү. Энийг би 100% таны хариуцлагын асуудал гэж үзнэ. Эрхэм ерөнхий сайд сайхан бэлэг тантай холбоотой шүү гэдгийг хэлж байгаа. Энэ хэлэхгүй бол энэ болохгүй мэн. Өөрөөр хэлбэл эмнэлгийн салбарынх нь ингээд дугаа байдгийн өөрхийн амьтад нөгөө дурах юм чинь дугаа байж ивэл гэдэгтэй адилхан юм шиг ойлгоод байгаа шиг байна. Үгүй энэ салбарыг чинь бас насаараа өмгөөлөх ёстой үүрэгтэй ийм гэр бүлэрээ байгаа эмчнэр бид нар байдаг юм аа. Юу гэхээр миний эцэг их, миний аав ээж, миний ах トゥ, миний эхнэр хүүхдүүд бүгдээрээ энэ салбарын хүмүүс. Тэгэхээр бид нар энэ салбарыг хэлж ярихгүй бол хэн хэлэх юм бэ гэдэг ийм л одоо үүрэгтэй байхгүй би бол. Тийм учраас энэ болохгүй байгаа юм нь бол бид нар хаач гэсэн хэлнэ. Тийм учраас нэг номерт эрүүл мэндийн салбарыг танах гэж байгаа бол та эхлээд 5 бие хамгаалагчийн 2-ыг таньцгаа. Тэгээд өөрийнхөө цалингийнхаа 50%-ийг таньцгаа. Тэгж байгаа дараад нь эрүүл мэндийн салбараа тануул бидэнд бол хэрэгтэй болов гэж бодож байна. Уг нь яагаад энэ асуудлыг ингэж шийдсэнийг бас их гайхалтай юм л да. Олон нийтийн зүгээс бол одоо таач харжлаа авах ер нь төрх эмнэлэг хүрэлцэхгүй өнөөдөр эхчүүд шалан дээр турдаг. За хүүхдүүд одоо хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй дээр эмнэлгийн коридор шал ингээл үнэхээр өрөвдөлтөй дүр зураг байгаа штэ. Тэгээд энийг шийдэг байж чухам одоо дахиад тэр их зовлонтой байгаа ард түмнийхээ тэр үйлчлэгээс хасна гэдэг бол үнэхээр тийм шийдвэр гарсан гэж бодсон. Эмнэлгийн орон дээр хүн нас орж байгаа асуудал бол 100% улс төрчдийн асуудал шүү дээ. Энийг манайхан эмнэлгийн эмчийн асуудал гэж ойлгоод байдгийг. Үгүй тэр эмнэлгийн төсвийг, эмчийн цалинг, эмч хэдэн цаг ажиллаад ямар мөнгө авахын, хэдэн эм тариа бичих ёстой гэдгийнх нь төсвийн өнөөдөр их хурлын төвшөнд улсын төсвөөр улс төрчид баталж байгаа. Тэнд сайн төсөв батлаад өгсөн бол эмчнэр муу ажиллаж байгаа бол асуудлыг бид нартай ярьж болно. Тэгэхэд бид нар хаанч хүрэхгүй төсвөр ёстой нэг өөрийгөө хойд тормоогоо урд тормоогоо нөхж байгаа дайны ийм төсвүүдээр ажиллаж байгаа эмчнэр бид нар лөө энэ үхэр буугаараа битгий буудаасаа гэж ард түмний гуйж байгаа. Тэр гуух ёстой юм чи өнөөдөр тэр үхэр буугаа өнөөдөр улс төрчтэй өөдөөс чиглүүлэхгүй болохгүй нэ. Энэ улс төрч чи өнөөдөр яаж ийна гэхээр нэг номерт хүүхдийг чинь 5 хоног эмчлүүлэх ёстой бол 2 хоногийг хасч байна.
5 г антибиотик хийх хэрэгтэй бол 2 г хий гэж байна. 5 хоног энэ хүн эмчийн хяналтанд байх хэрэгтэй бол 2 хоног эмчийн хяналтанд байх хэрэгтэй гэдгийг шийдэж шүү гэдгийг ард түмэнд бид нар хэлэх гээд байна. Энэ бол үндэсний телевизээр гарсан өчигдрийн мэдээ. Бусад телевизүүдээр ч гэсэн гарч ийн тийм ээ. Энэ эмнэлгийн байр савыг яагаад дээрэмдээд идэх юм? Яагаад хин дуртай сайд нь гарч ирээд нэг эмнэлгийн байрыг үргэлжлүүлээ барьчдгүй юм? Яагаад барьсан байрыг булаагаад авчдаг юм? Энэ мэн дээр ч бас одоо хэлж ярьдаг дуурдаг хүмүүс бай. Тэгээд авсан байх юм бол тэр сайдын нэр нь одоо чухал биш л дээ. Тэр эмнэлгийн байргүй байжгаад хүн эндэх юм бол тэр байрны асуудлыг буруу тийшин шийдсэн тэр хүнтэй тэр эндэгдлийн асуудлыг тэр өвчин нэмэгдэж байгаа асуудлыг бид нар өнөөдөр ярих гэж. Та бол эрүүл мэндийн сайдаар нэг хэсэг ажиллаж байсан. Тэгээд одоо хүмүүс энэ олон жил болоход за өнөөдөр Улаанбаатар хотод төрөлд 2 дахин нэмэгдэж байна. За одоо хүүхдийн тоо 2 дахин нэмэгдэж. 2 дахин бас 2 дахин. Ингээд байхад нөгөө хүүхдийн эмнэлэг нэгч нэмж бариагүй, нэгч төрөх эмнэлэг бариагүй. Тэгэхээр энийг бас нөгөө улс төрчд маань ялангуяа одоо үеийн үед тэр сайдаар эрүүл мэндийн дэд сайдаар гэдээ ажиллаж байсан хүмүүс юу хийж ирсэн бол тоо гэд өнөөдөр асуух цаг л да. Та бас эрүүл мэндийн сайд байхдаа ер нь энийг олж харж ирсэн үү? Олж хараад бид нар бол 4 оноос эхлээд Монгол улсад бол төрөлт бол буурч ирсэн. 4 он хүртэл 2004 он хүртэл. Тэгээд 4 оноос ихсэх хандлага ирэхээр нь би яг мэрэгжлийн үнийн үед мэдж байгаа шүү дээ. Нэг төрөлт ихсээ дөрөд ихсчдэг юм аа. Нэг буурал ингээ буугаад явчихдаг аюултай байдаг байхгүй. Тэгэхээр 2005 оноос төрөлт ихсээ дэвсгүүд бол бид нар одоо заан чин болохоо байх нь. Ингээд нэг 5 жилийн дараах асуудлаа хараад бид нар шин төрөх байгуулъя гэж шийдээд тухайн үед бол 2007 онд бид нар энэ асуудлыг шийдээд 3 тэрбум төгрөгийн төсөв энэ батлуулаад тэгээд энэ зураг төслийн шин төрхийн барилгыг хийлгэсэн. Одоо энэ Яармгийн тэнд байгаа нэг каркас шүү дээ. Тэр барилгыг ингээд бариулъя, тэр барилгыг Оросын инженерүүд болон Оросын зураг төслийн багийнхан энэ төр хийгээд ингээд энийг ингээд дараачийн харин сайдууд бас овоо хийж исэн. 2012 оноос хойш энэ ажил зогссон. Хөрөнгө байхгүй, мөнгө байхгүй. Тэр барилгын одоо асуудлын 17 тэрбум төгрөгийн нэг барилгын компани захирал аваад идээд дуугаад одоо тэгээ ханчван бүүмэд ямар ч байсан энэ одоо шүүх цагтаагийн байгууллага шалгалтад явж байгаад шүүх хурлын тэр нь болсон юм шиг байна лээ. Тэр нийслэл өргөө компани билүү ганц зэрэг гэдэг таварч үлээ. Тэгээд тэр асуудал яасан гэхээр өнөөдөр тэр төрөх хэмнэлэг байсан бол манай төрөх хэмнэлийн ачаал бас буурах хэрэгтэй байсан. Тэгэхээр өнөөдөр төрөх чинь 2 дахин нэмэгдэжээ 75 гаруй мянган хүүхэд төрж байхад бид нэр төрөхөд нэг хонолоод гарах асуудал ярихаас өөр аргагүй байхгүй. Өөрөөр хэлбэл төрөх чинь сунах тийм болцоо байхгүй. Тэгэхээр тэрийг хийгээгүй тэр сайд өнөөдөр салбараа мэдэхгүй л байгаа байхгүй. Тэр салбарыг цаашаа аваад явж чадахгүй л байгаа байхгүй. Тийм учраас тэр салбарыг огцрох ус асуудлыг ярьж байна шүү дээ. Тэр Яармагт юу н яагаад төрөх хэмнэлгийг барихыг шийдсэн бол тэр одоо тэр бол ястаа нэг буруу шийдвэрийн нэг болсон гэдгийг би бол одоо урт хэлдэг. Тэр үед бол бид нар хэлжсэн үгүй ээ. Тэр төрөх хэмнэлгийг барих юм бол яагаад тэр 1-р төрхийг 1-р эмнэлгийн хажуудалд барьсан юм бэ? Яг бол 1-р эмнэлэг дотор нарийн мэрэгжлийн эмчнэр зөндөө байж байдаг. Цусны төвөнд тэндээ байж байдаг, тийм ээ. Тийм учраас төрөх үед чинь төрөх хүн төрж явах үед 5-10 минутын дотор яаралтай нарийн мэрэгжлийн эмч хэрэг болдог ийм зовлонтой мэрэгжлийн асуудалтай. Тийм учраас 1-р төрхийг яагаад тэнд барьсан? Эний чинь бий бариагүй. Эний чинь тэр улсын зохион байгуулалтын одоо хичээл заалгуулсан. Бид нар ч бас оюутан байхдаа тэр эрүүлгийг хамгаалахын зохион байгуулалт ямар байх ёстой бэ гэдгийг бас заалгасан хүмүүс байхгүй. Энэ эрүүлгийг хамгаалахын зохион байгуулалтыг заалгасан хүмүүс төрх нь хотын төвд байх ёстой гэдгийг би олон жил хэлж ирсэн. Энэ 2-р төрхийг, 3-р төрхийг, 1-р төрхийг нураагаад шинийг барих ёстой гэдэг асуудлыг бид нар тэр үед бас зөндөө ярьж ирсэн. Гэхдээ яг энэний зарим нь хэрэгжсэн 1-р төрх бол одоо нураагдаа шинэ барилга байсан. Тэр дараачийн сайдууд тэр Яармагт барих асуудлыг бол одоо өөрсдөө хариуцах байлгүй. Энэ одоо хийж эхэлсэн хүмүүс байгаа. Тэр хүмүүс мань одоо өнөөдөр улаагчгүй харин тэгээл өөрсдөө мундаг гэдээ ойлгосон юм яриа суугаад байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэнд гайхаад байгаа. Тэгвэл тэр ажлаа ихэлсэн бол дуусгаач. Гутлаа өмссөн бол бүр мөсөн өмсөө дуусаа гараа яваач. Хувцас өмсөөгүй хоёрын хооронд ингэчээд нэг дотор хувцастайгаа яваалгаа байхгүй. Одоо энгийн үгээр ойлгуулах тийм ээ. Тим байж өнөөдөр тэгэл одоо тэр дотор хувцастайгаа хаам чамаагүй явж байгаа шүү дээ. Одоо бандаж төрсигтэйгээд тэр их хурл дотор зогч яваа шүү дээ энэ хүмүүс чинь. Тэр их хурлын төвшөнд ажиллаж яваа шүү дээ. Тэгээ ийм юм а болооч та нар ичгүй юм хаашаа гэдэг таас нь хэлээд байгаа байхгүй. Ганц имлэгэл дуусгах чадахгүй хэдэн жил. За миний мэдхээр бол одоо 6-7 жил болж байна да. Тэр нэг араам зангидж байгаа. Яг үнэ. Тэгээ хамгийн одоо гамшигын юм нь юу юм бэ гэхээр Монгол улс сүүлийн 25 жилд улсын төсвийн томоохон имлэг юу ч бариагүй. Нэг аймаг сумдын имлэгийн өргөтөл жоохон баригдаа явсан. 1-р имлэг шиг юм уу 3-р имлэг шиг нэг юм том имлэг барьж исэн чинь тийм том имлэг барьах ганц объект нь тэр байхгүй.
Тэгэхээр энийг ингээд эхэлчээ дуусгаагүй тэр дараачийн сайдуудын асуудлыг бол ард түмэн мэдж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь сайдтай байгаа байхгүй. Тэгэхээр имийг хийж үргэлжлүүлж явах хүн бол сайд болё. Яг л энэ салбараар мэддэг хүн сайдаа болгоё гэдэг асуудал ярьж байгаа болохоос тэр болсон хүнийг шүмжлэх гэдэг байгаа юм биш л байхгүй. Зүгээр энэнээс үүдээд хамгийн харамсалтай юм нөгөө одоо бүр эмчтэй итгэлээ алдаад одоо Монголд үзүүлнэ гэдэг бол их том эрсдэл гэж ойлгоод одоо нөгөө эрүүл мэндийн салбарын бүх мөнгө хүмүүсийн мөнгө одоо гадагшаа урсж шít. Энэ салбар ингэтлээ хоцрогдсон юм уу эсвэл энэ тогтолцоонд байна уу? Яагаад өнөөдөр хүмүүс Монголынхаа эмнэлэгт итгэхгүй байгаа юм бэ? За сайд дарга нар ч гэсэн ялгаа алгах штэ. Өнөөдөр нэг игмээ хугаллаа гэдэг ерөнхий сайд нь Солонгос явдаг. За ер нь муудлаа гэж Солонгос төчөөлөв. Монгол эмчлэх боломжгүй гэдэг нэг гар хугарсан ч ерөөсөө гадаад л явдаг болсон биш. Гар хугархаатай гидсэн өвдөд ханаа төрхөөр хөтлөө явж байгаа шүү дээ. Том баян хүмүүс бол тийм ээ тэр мөнгөтэй хүмүүс бол зүгээр мань митийн ард түмэн бол өнөөдөр энэ дээр төрөөл энэ дээр эмчлүүлж байгаа л да. Зүгээр би тэр эмнэлгийн муудаа биш зүгээр ахаад хэлэхэд энэ эмнэлгийн салбарын өнөөдөр ард олонд үзэгдэж байгаа тэр нүдээр харж байгаа харах асуудал арай өөр болчиход байгаа юм л да. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар дэлхийн түвшинд очисон гар утас хэрэгжилж байна. Дэлхийн түвшинд очисон телевизийн технологиудтай байна. Дэлхийн түвшинд очисон тийм машин тэрэг унж хэрэгжилж байна. Эмнэлгийн үйлчилгээ чинь тэр түвшиндээ хүрч чадахгүй байгаа болохоор гоо энэ чинь ганц амьдарч байгаа наснда би яагаад нэг дэлхийн түвшингийн юм авч болдгоо юм бэ гэдэг ийм л хэмжээнд ард түмэн хараад байгаа л та. Тэгэхээр энэ тэр ард түмнийг буруутгах юм бол биш. Гэхдээ хэн тийшээ Солонгос руу явж ийн гэхээр өнөөдөр мөнгөтэй л явж байгаа шүү дээ тийм. Та бас хувийн эмнэлэг хатагтай гэдэг хувийн эмнэлэг ажиллуулад нэлээд хэдэн жил боллоо. Тэгээд одоо хэвээрээ юу? Ажилласаар л байгаа юу? Одоо тэнд манай эмчнэр манай ээж анхны 1990 оны үед бий болгосон юм л да. Одоо 24-5 жил болж байна. Одоо хамгийн анхны хувийн эмнэлгүүдийн нэг л дээ. Тэгээд яг энэ хувийн эмнэлгийн түүх чинь бас эрүүл мэндийн салбарын түүхээ дагаад бас л дээш доошоо явах юм их л байд юм байна. Харин сүүлийн нэг 15 жилд бол хөгжиж байгаа манай хувийн эмнэлгүүд бол та мэдж байгаа саяхан гэл одоо интермед гээд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сая гаруй Америк долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа ийм сайхан том шилдэг эмнэлгүүдийн нэг дэлхийн түвшингийн эмчилгээ үйлчилгээ хийж байгаа нэг эмнэлэг бий болж байна. Тэгэхэд улс яагаад энийг хийж чаддгүй юм бэ гэдэг ийм л асуудал байгаа байхгүй. Улс яагаад энэний дайны хэмжээний эмнэлэг барьж чаддгүй юм бэ? Тэгсэн мөртлөө татварын байцаагч нь 17 тэрбум төгрөг аваад сууж идэг юм байл шүү дээ. Одоо урамшуул гээл тийм ээ. Тэр хүн тэгсэн мөртлөө одоо тэр иргэдийн төлөөлөгчдийн одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хөлбөмбөгийн дэлхийн авар үзэсгэлэл Бразил 17.8-аараа Шведэд 17.8-аараа тэмж явж байна гэл ингээд алтаа хүртэл бичсэн л байлаа шүү дээ. Одоо Шведийн сайд алтаа. Тэгээд яаж яваа юм бэ? Ажил хийх гэж яваа мó гэд ингээд яхаар үгүй зүгээр тэнж яваа байхгүй. Зугаалж яваа байхгүй. Эсвэл нэг барилга ажил хөөцөлтөд яваад яваа али би чамтай хүн амьтандаа танилцуулах уу гэд ингээд үгүй бид нар зүгээр танилцж яваа маа л. Зүгээр л үзээд яваа маа л гэсэн. Иймэрхүү байдлаар төсөн мөнгө чи үрдэж штэ. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн салбарт ингээд нэг 50% нь хасна нэг эмч хүнийг тодорхой хэмжээгээр одоо ажиллаа хийж болохгүй байгаа энэ нөхцөлийг л одоо бухимдал гэж үсэт байгаа л да. Тэгэхээр эмнэлгийн ажилтан цагдаагийн ажилтан хоёр бол адилхан улсад тангараг өргөсөн ийм хариуцлагатай ажил. Нэг сүүлийн 2 одоо жилд их самарч байна доо гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл цагдааг яаж самарч байна одоо ерөөсөө энэ самарч байгаа асуудал нэг сайд солигдоход бүх юм өөрчлөгддөг тий одоо нэг хүний үзмжэрлэх хүний үзмжэрлэх уг нь сайд нь солигдоод тэгээд болоо байхгүй. Тэрнээс доош тэр төрийн нарийн бичгийн дараагаас доош халдан тушаал бол хэвээрээ байж ах хэрэгтэй гэдэг хууль уг нь гаргасан юм л да гэж ойлгосон. Тэгсэн чи үгүй. Тэгэл дашраараад ингээд доошоо солигддог. Дашраараад нэг сайд солихороо баахан эмнэлгийн дарга солих гэж оролддог. Нэг тийм жижиг юм ярьж идэг ийм сайдууд бол ус ганц хоёр байна л да. Өөрөөр хэлбэл нэг эмнэлгийн даргатаа зууралдаад байгаа л байхгүй дээ тэр чинь тийм ээ. Тэрэн дээр бол тэн нэг гандангийн тэнд байгаа нэг энэ эмнэлгийн хөрөнгө оруулалтын асуудал тэр ярамгт баригдаад байгаа эмнэлгийн хөрөнгө оруулалт руу бүх юма шийдээ. Яадаг нэг жилийнхэн бүх төсвийг хөрөнгө оруулалтыг тийшээ шийдээ ч гэсэн бас болохоор ийм л асуудал байсан л да. Тэгэхээр хамгийн ядуу нь юу вэ нөхөр өнөөдөр 25 жил Монгол улс нэг эмнэлэг бариагүй л байж байтал хувийн эмнэлгүүд таны асуусан асуулт хувийн эмнэлгүүд гэхэд өнөөдөр хэдэн зуугаараа сайхан яаж эмнэлгүүд бий болж байна. Энийг улсын эмнэлэгт байхгүй төр технологи апплод бүх юм нэвтрүүлж чадчихжээ. Нэвтрүүлж чадчихна. Үйлчилгээ нь өөр байж байна. Мэдээж хувийн эмнэлэгт хүн яагаад хандж байгаа гэхээр тэнд очиж байгаа хүн үйлчлүүлэе гэсэн байдлаар очиод байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бас эмнэлэгт зовсон хүн, ядарсан хүн тодорхой хэмжээгээр үйлчлүүлэе. Гэхдээ нэг асуудал. Үйлчлүүлэхдээ би өнөөдөр тим юм хийлгэмээр байна гэдэг асуудлыг бол их ярьдаг болчих. Өөрөөр хэлэх юм бол аливаа над нэг судас тариад гэдэг. Тарих уугүй юу гэдэг үг нь бол
эмч хүн шийдэх хэрэгтэй юм да. Даанч харамсалтай манайхан ирээд би танаа тим юм хийлгэмээр байна гэж ирдэг болчих. Энэ нэг яг тодорхой хэмжээгээр цаг хугацааны асуудал гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн даатгал гэж нэг уг нь бол одоо сар болгон төлөөдлөдөг их мөнгө тэнд хоримтлагдаж байгаа шүү дээ. А эргээд нөгөө үр өгөөж яг хүртэж чаддгүй. Нөгөө даатгал төлснөөр бол одоо улсын эмнэлэгтээ нэг жилдээ ганц удаа нэг үзүүлэх тийм ядаж нэг үнгүү үзүүлэх тийм одоо хөнгөлт байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл даатгал төлөөдлөдөг нэг улсын эмнэлэгт үнэхээр үзүүлэхтэр очир дараал юу гэдэг тэрийг яахгүйгээр тэгэл амрын одоо хувийн эмнэлгийг сонгохоос аргагүй л шүү. Тэгээ хувийн энийг юу н яагаад бас олон жил ярьлаа шүү дээ даатгал. Яагаад шийдэгддэг юм бэ? Ер нь бол таны энэ асуулт их чухал бөгөөд яг цаг үе олсон мундаг асуулт шүү. Яг л улсын их хурлаар дээр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ярьж байгаа, хэлэлцэж байгаа. Байнга л ярьдаг шүү дээ. Сүүлийн жил болгоно л. Тэгээ энэ яг шинэ хуулийн төслийг одоо хэлэлцэж байгаа баг. Тэгэхээр энэ дээр холбоотой бол бид нар өөрсдийнхээ саналыг бол их хурлын төвшөнд бол хийсэн байгаа. Энэ дээр одоо уг нь бол зарчим нэг энгийн л да. Яг таны хэлдэг зөв байхгүй. Та бид нар даатгалдаа мөнгө төлдөг. Тэр даатгалаас эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж байдаг. Ийм л 3 булан байгаа. Энэ хөгжсөн ерөөсөө дэлхийд бол одоо хамгийн тэргүүний өгцөн бол одоо Герман орн гэж ярьдаг тийм ээ. Америк гэдэг. Энэ орнуудын даатгалын бид нар хуулж авъя гэдэг анх 96 оноос хойш энэ даатгалын тухай хууль гаргасан байхгүй. Тэгээд гаргаад эн чинь одоо өнөөдрийг бол 20 жил болж байхад ерөөсөө нэг хэвийн болж чадахгүй байгаа нь юу вэ нөхөр? Энэ даатгалын мөнгийг нэг улс төрчид зарцуулаад байгаа байхгүй. Хөөх юм нэг сайд нь зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр сайд зарцуулж байгаа улс төрчид зарцуулж байгаа болохоор энэ тодорхой хэмжээгээр ашиг сонирхол гараад байдаг. Хамгийн наадлан жишээ ихт чинь одоо эрүүл мэндийн даатгалын үлдэгдэл мөнгө гэж байсныг Анод банк нь тавиад дампууруулж исэн ийм юм байх шүү дээ. Анод банк нь тэр мөнгийг их өндөр хүүтэй тавиад тэрийг ингээд миний мэдхээс 3.4 тэрбум төгрөгчүүдэд тэр үедээ тавиад ингээд дампууруулж идэг байхгүй. Тэгэхээр заавалчгүй тэр улсад мөнгө үлдээх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр мөнгөөр нь тоглох гэж байгаа байхгүй. Тэр мөнгөөр нь сонгуул хийх гэж байгаа байхгүй. Тэр мөнгөөр нь өөртөө ашигтай улс төрийн тим карьер хийх гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл даатгалаас айлуулахаар өгөхгүй байх. Гэтэл бүр айхтар том систем бүрэлдүүлж байгаа байхгүй манайх. Өөрөөр хэлбэл зөв явж исэн машиныг онголдуулж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл дугуйг нь албаар хагалж байгаа. Тэгээд нөгөө машиныг хажууд ишээ онголдуулсан юм л юм байгаа байхгүй. Германд эмнэлэг нээж ажиллуулж байгаа гэсэн мэдээлэлсэн. Үнэн үү? Би яг хөө Германд олон жил 12-3 жил ажиллаж амьдарч тэнцээ доктор профессор бүх цол хэрэмгээ хамгаалж тэнд мэрэгжил эзэмшсэн ийм эмчүүд бол над шиг одоо мэрэгжил эзэмшсэн юмж олон болоосаа гэж ингэж хүсдэг байхгүй. Тэгээ энэ хүслийнхээ дагуу би сүүлийн нэг 4 жилд бол одоо Германд эмч бэлтгэх асуудлыг одоо их ярьж байна. Одоогоор 12 эмч өнөөдөр Герман улсад бэлтгэж байна. Одоо 5-7 жилийн хугацаатай. Зөвхөн эмч биш. Эмнэлгийн дунд мэрэгжлийн хүмүүс, суглагч нар, их баригч нар, эрентгийн техникч нар, за бидний ярьдгаар дунд мэрэгжлийн одоо мэрэгчлэтнүүд бас их бэлтгэж байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр нэг намарт хэл хэрэгтэй. Тэгээ хэл сураад тэнд Германд одоо хэлийг сургаад байр савныхын зарим нэг санхүүжилтийн асуудлын цаанаасаа шийдээд өөрсдийнх нь одоо амьдрах нэг жоохон хэмжээний хармааны мөнгө гэж ярьдаг да тийм хэмжээний стипенд олгоод ингээд эмчнэрийг ямар ч үс ихнээ хэлж маш сайн хилтэй болох асуудлыг шийдэж байна л да. За хилтэй болсныхаа дараа тэр эмч Германы эмчийн зэндааны шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл манад төгсөн амрахын дэд төгсөн эмч Германы эмчийн дайны хэмжээнд очсон байна уугүй юу гэдгийг шалгадаг тийм шалгалтууд байдаг. Тэр шалгалтанд бэлдэж агаад тэр шалгалтыг давах юм бол Германд эмчээрээ ажиллана. Тэгээ тэр эмчээрээ ажиллаад тэр цалин авна. Их өндөр цалинтай шүү дээ Германы эмчүүд бол Монголтой харьцуулах юм бол за би бол нэг ойролцоогоор өнөөдрийн сая төгрөгөөр бол 10 орчим сая төгрөгийн цалинтай байсан сарын. За тэгээд тэр бол хамгийн доод түвшингийн цалингууд хэдэн жилийн өмнө үсттэй. За энэ чинь бол одоо 20 жилийн өмнө юм шүү дээ. Тэгэхээр одоо бол нэг манай Монгол төгрөгөөр бол Германд ажиллаж байгаа эмч нэг сарын нэг ойролцоогоор 15-аас 18 сая төгрөгийн цалин авч байгаа. Тэгэхээр ийм хэмжээний цалин авч тэнд гол нь цалин авахтаа биш. Гол нь тэнд тийм хэмжээний өндөр цалин авж байгаа юм чинь хариуцлага тийм хэмжээний хариуцлагатай болоод 5-7 жил сайхан мэрэгжлийн чиглэлээр сураад эргээд Монголд ирэх ийм л тогтолцоо хэрэгжүүлж байгаа. Тэрнээс тэндээ ажиллаад алга болох юм биш. 5 жил Германд мэрэгжил эзэмшчихэд эргээд олон болохын ийм л хүсэл байхгүй. Тэр хүмүүсийн зардлыг хаанаас одоо санхүүжлэх үү? Тэр хүмүүсийн ирж очих зардал энэ тэгээд ингээд яг өөрсдөө сурах зардал нь бол тэндээсээ давагдчих. Ихэнх эмчнэр болохоор миний зэндаа гараас эмчнэрийг их одоо болгооч энэ зэндаанд бэлдээд өгөөч л гэдэг ийм хүслийг дэвдیں۔ Тэгээд би бол яг
нэг тийм өндөр зиндаанд өөрийгөө бэлтгэсэн гэж байгаа юм шиг. Яарсан Герман эмчийн байх ёстой, Германы мэрэгжлийн нарийн мэрэгжлийн их барих эмэгтэйчүүдийн эмчийн шалгалтыг өгсөн өнөөдөр ганцхан Монгол эмч бий байгаа л да. Тийм учраас би олон тэрнээс хойш шалгалт өгөөд болоогүй юу? Болоогүй. Тийм. Тэгтээ харамсалтай нь яг уу та тэгээд хаана сурч тэгж шалгалтанд? Би Монгол сурсан. Би энд ангаахын дээд сургууль төгсөөд тэгээд 89 онд Герман яваад 89 онд тэндээс эхлээд ингээд одоо 99 он 2000 он хүртэл тэнд ажиллаж байсан. Эмчийн ажлын нэгээд эмчийн цалингийн аваад мэрэгжлийн эзэмшээд эргээд энд ирээд энэ мэрэгжлээ ингээд олон түмэнд түгээж яваа нэг юм хүн л дээ. Тэгэхээр амар нь танд ямар байна гэж олон хүн яриад байгаа байхгүй. Та тэнд ажиллаж байх амар байна, энд ажиллаж байх амар байна. Мэдээ тэнд ажиллах нь хамаагүй амар шүү. Ажлын цаг, цалин хөлс. Тий, тэнд ажиллах надад хамаагүй амар. Би бол энд ажиллаад байх бол надад маш их хүндрэлтэй. Яг тэгэхээр өнөөдрийг шиг ингээд нэг сайд гарч ирээл 50% чинь тасалнаа л гэдэг. 50% цалин өгөхгүй л гэдэг ингээд иймэрхүү шийдвэрүүд их гардаг учраас би Германд бас ингээд эмчээ хийгээд Германд эмчээ хийж байгаа. Би Германд эмчээ хийгээд мэс засалд ороод Германд хүн эмчлээд ингээд явж байгаа зүгээр 3 сар тэнд 3 сар энд ингээд явж лээ надад хандаа. Гэхдээ гол нь эмч бэлт хэмлүүлэх анхаарлаа тавьж ийн л да. Өнөөдөр ангаахын энэ дэлхийн нийтийн чиг хандлага гэвэл ер нь юу юм бол манайхан бол нэг өвдсөн хойно л одоо энд яах вэ гэдгийг л яриад идэг. Урдчлан сэргийлэх, тэр хүн амд эрүүл мэндийн боловсрал олгох гэдэг их чухал асуудал байдаг юм шиг байна л да. Энэ лөө ер нь одоо дэлхийн чиг хандлагч явж эхэлж байгаа гэд. Манад ер нь энэ ямар төвшөнтэй. Тэгээ манад бас л наадах чинь одоо социализм үеэс л бид нар ярьж лээсэн үйл дээ. Урьдчилан сэргийлэхийн тулд вакцин тарьдаг гэж одоо та бүхэн мэднэ шүү дээ. Биднийг баг байхад хүртэл та бүдэрийг ч гэсэн одоо 50 жилийн өмнө намайг бол вакцин тариад энэ дээр ингэж хийсэн. Энэ ч л урьдчилан сэргийлэх нэг том мундаг ажил байсан байхгүй. Өөрөөр хэлбэл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та бид бол вакцин тарьж ирсэн. Тэгэхээр энэтэй адилхан энэ урьдчилан сэргийлэх ажил бол их хийгддэг л дээ манад. Одоо ч хийгдэж байгаа. Гэсэн хэрнээ манай энэ иргэдийн нэг эрүүл мэндийн боловсрол их муу юм аа гэж би өөрийгөө дүгнээд байгаа. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн боловсрол гэдэг чинь өнөөдөр хүүхэд халуурахаар хамгийн түрүүнд яах ёстой юм? Ерөөсөө хүүхэд чинь парацетамол өгнө шүү дээ. Үгүй хамгийн түрүүнд хүүхдэд толгоон дээр нь хөдөлмжийн тавих ёстой. Яагаад бол хүүхэд халуурах юм бол тарих нь хөөчдөг, тэгээ хүүхэд татдаг. Тэгээ хүүхэд татах юм бол шууд энддэг асуудалтай байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхдэд толгоон дээр нь хөдөлмжийн тавих ёстой маа халуурвал тийм ээ. Хөдөлмжийн чинь судсыг агшаадаг учраас толгойг хавгнуулахгүй байдаг. За тэгээд парацетамол байх ч үе би таны хэлдгээр байхгүй ч үе би тийм ээ байхгүй байгаа газар яах вэ? Ерөөсөө хүүхдийг хүүтэн усанд хийлгэдэг. Ийм ч одоо тогтолцоо байна шүү дээ. Халуурж байгаа хүүхдийг хүүтэн усанд хийлгэж үү? Тэгэж халууныг буулгах шүү дээ. Хурдхан шиг халуунаа буулгах. Энэ бол энгийн анхан шатны тусламжийн үйлчилгээнээс. Би гэхдээ өнөөдөр халуурсан хүүхд толгоныг ачаад хүүтэн усанд хийгэж байгаа юм биш шүү дээ. Өөр арга байхгүй бол яах юм гэдэг ийм л юм дээр тохирж байгаа. Тэгэхээр энэ мэтэр хүүхдийг нэг номерт халууныг бууруул. Бид нар халуурж байгаа хүүхдийг спиртээр биеийг ачиж бууруулдаг л да. Байхгүй спирт байхгүй бол яах хүүтэн усанд л ачиж их асуудал шүү дээ. Тэгэхгүй л бол хүүхд чинь халуураад байгаа юм чинь биеийн температур нь тархин халуурах юм болоо тэгээд хүүхэд амь насанд аюултай болдог байхгүй. Гэх мэтэр энэ эрүүл мэндийн одоо анхан шатны боловсрал өнөөдөр баг төрөх үйл ажиллагаа бол одоо баг л гэртээ төрчих ёстой гэдэг чинь юм ярьж байгаа хүмүүс бас байдаг л да. Тэгэхээр мэдээж 10 дахь төрж байгаа ямар ч хүндрэлгүй төрж байгаа сайхан эрүүл жирэмсэн эмэгтэй хүн гэртээ төрчих асуудал бол яригдана болно шүү дээ. Энэ бол болдог. Би ч тэгээд төрүүлж ирсэн. Монголчууд гэрт нь бол нэг биш удаа хүнийг төрүүлж ирсэн тийм ээ. Энэ бол болох асуудал. Гэхдээ манай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд чинь өнөөдөр ямар байгаа гэдгээ нэг үзээд гэрт нь төрүүлж болох уугүй гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй байхгүй. Эний чинь социализм үед шийдтсэн. Өөрөөр хэлбэл аль 30 жилийн өмнө шийдээд манай Монголын нөхцөл манай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд чинь ямар вүлээ гэдгээ шийдээд эмнэлэг төрөх ёстой маа гэдэг асуудлаа шийдсэн байхгүй. Энтэй адилхан тэр өөрөө шийдэж байгаа дэлхийн чиг хандлага юу руу явж байна гэж та асуулаа тий. Дэлхийн чиг хандлага ерөөсө богинохын хэлэхэд энийг эхлээд эмчлэе гэж. Өөрөөр хэлбэл хүний сэтгүүг эмчлэе. Хүний оюун ухааны эмчлэе. Хүний одоо тэр 4 дахь 3 дахь зөөн гэж ярьдаг тэрийг эмчлэе. Тэрнээс зүгээр биеийн нэг ясгуулсан асуудал өвчин биш юм аа. Тийм учраас энийг эмчлэх асуудал би ч хүртэл өөрийгөө одоо сүүлийн нэг 4 сар энэ зарцуулж байна л да. Өөрөөр хэлбэл тэр хүний оюун санааг нэмчлэе гэдгийг надад нэг заахыг орхитуулсан юм гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл санаагаар нэмчлэх асуудлыг орхитуулсан юм надад. Тийм учраас энийг би өөрөө тогтоож байгаа байхгүй. Тэгээ одоо би тэрийг нэмж хичээл заалгаж. Монголчуудын бол нөгөө сэжгээр өвдөр сүжгээр яг үнэ. Яг таны хэлдгээр тэр аах. Тэгэхээр ямар ч өвчтөй хүмүүс эхний ээлжинд тайван бай гэж одоо хэлж байна. Энэ юугаар бол дэлхийн нийт юм байна.
өө манай хүүхд халуурчлаа гэдэг ингээд орой явах хамаг уц руугаа уцтаад ингээд хүүхд ч улам халуур. Яг тэгвэл ээж нь байж байгаа бол хажууд нь хүүхэд нь байж байгаа бол тэр ээж хүүхэд хоёр холбоотой. Тийм ээ. Тэгэхээр тэр холбооч нь улам стресстэй дунддаг байхгүй. Эхийн эвлээд байгаа хүүхэд ч гэсэн адилхан, гараад ирсэн хүүхэд ч гэсэн адилхан. Тийм учраас эмэгтэй хүн хүүхэд нь халуурах юм бол хамгийн түрүүнд тайван бай гэдэг асуудлаа хэлж байгаа. Тайван барьцтай байжгаад халуун бууруулах асуудлаа шийдэхээс ингээд ийм эрүүл мэндийн анхан шатны асуудлууд зөндөө байна л да. За бид хоёрын ярилцлага нэлээд одоо эрүүл мэндийн салбарлуул их явлаа л да. За эмч хүнтэй ярилцж байгаа эмч байх хэрэгтэй. Та нэг хэсэг улс төрд таныг бас их одоо хүчтэй орж ирлээ. За эрүүл мэндийн дэд сайдыг хийгээд. Тэгээд одоо улс төрд яваа юу? Нэг хэсэг бүр чимээг болцсон. Би тэрний өмнө яагаад орсноо хэлчихв. Яагаад улс төрд орсон юм бэ гэхээр улс төрд орохгүй бол миний сая хэлсэн энэ проблемуудыг улс төрчид шийдэж байгаа учраас тэрнийхэн төвшөнд очиж дандаа буруу шийдэдэг. Дандаа буруу шийдэж. Дандаа буруу шийддэг учраас ингээд юмаа мэдхгүй хүн буруу шийдээд байгаа учраас би энэ улс төрд одоо идэвхтэй орё гэд 2000 оноос хойш бол одоо Германаас ирснээс 3 жилийн дараа улс төрд орж эхэлсэн. Шалтгаан бол ерөөсөө энэ эрүүл мэндийн салбарыг би тодорхой хэмжээгээр шийдвэрийн төвшөнд гарч хийхгүй бол хэн нэгэн дуртаа нь хийгээд байвал энэ болохгүй байна л гэдэг ийм шийдвэр хувьдаа гаргасан байхгүй. Ингээд би яг хаа тодорхой хэмжээгээр өнөөдөр бол бид нар улс төрийн төвшөнд ажиллаж байна. Гэхдээ улс төрийн төвшөнд ажиллах уу, эмчээ хийх үү гэдэг нэг ийм сонголтон дээр би яг байгаа юм. Тэгээ яг сүүлийн 3 жилд бол би эмчээ эмч нараа бэлдэх асуудал дээр шийдээ. Гэхдээ бол яг улс төрийн төвшөнд би бол их сайхан дарахыг намд бол хариалагдаад чиний ажиллаа хийгээд явж байгаа. Салбар бүрийн хүмүүс яг ингээд нөгөө салбарт нь одоо мэрэгжлийн бус хүн томилогдоод ингээд бужигнуулаад буруу тийш нь хөтлөд ирэхээр яхаарахгүй одоо өөрсдөө ингээд улс төрлөө ордог л та. А тэгэд орсныхаа дараа бол энд одоо 1-2 хүн ороод юу ч өөрчилж чадахгүй юм. Энэ тогтолцоонд байна. Одоо энэ эрг шуургач ерөөсө хэнийг ч байсан ингээд адилхан аваад гарахын гэсэн дүгэлтийг их олон сонсч байсан. Өөрөөр хэлбэл тэр би ч гэсэн яг саналаа чих дэмждэг. Өнөөдөр Монгол улсын тогтолцоог одоо ерөнхийлөгчийн засаглалтаа болоосоо гэдгийг би 2000 одоо 9 оноос эхлээд одоо ярьж байгаа хүний нэг л дээ. Тэр байтугай би энэ ерөнхийлөгчийн засаглал хатагтай амьлаг дотор төрлөө гэдэг ингээд өөр сони хөвлөөр бичүүлж явсан хүн. Өөрөөр хэлбэл би энэ засаг захиргааны тогтолцоо чинь үндсэн хуулийн тогтолцоо чинь болохгүй байна гэдгийг шүүмжилж явдаг. Яг тэгэхээр яг 92 91 оны үед ийм байсан байж болно. А өнөөдөр тогтолцооны асуудал бол өөр тийшээ шийдэх хэрэгтэй юм. Би бол өнөөдөр ерөнхийлөгчийн засаглалтаа байгаасаа гэдэг энэ асуудлыг л ярьдаг хүмүүсийн нэг. Яагаад тэгэхээр ерөнхийлөгчийн засаглал Монгол оронд яагаад хэрэгтэй юм бэ гэхээр би пост коммунист орны буюу пост социалист орнууд аль нь их сайн хөгжиж байна. Орос, одоо Казахстан, одоо Украин ч байна. Тэр одоо ядарч яваач гэсэн Украин байна. Беларусь энэ орсууд яаж аль нь илүү хөгжиж байна? Ерөнхийлөгчийн засаглалтаа байгаанд илүү хурдан хөгжиж байгаа байхгүй. Хариуцлага нь нэг талдаа гардаг юм шиг байна. Тийм. Хариуцлага. Тэгэхээр манайх шиг ийм оронд жишээлбэл Чингис хааны үед ямар байсан юм? Энд чинь манай тэр үеийн уламжлалын төрийн тогтолцоо одоо явж лээ шүү дээ Оросд. Юу гэхээр нэг хүн асуудлаа шийддэг, тэр үнтэй хариуцлага 4 жилд нэг удаа тооцож идэг, 5 жилд нэг удаа, одоо 6 жил ч болгочлоо. Орос бол тийм ээ. Тийм учраас энэ Орос руу бүгдээрээ эргээд хандъя л да. Орос руу эргэж хандаа Оросын тогтолцоог судлаа. Би бол Оросыг манайхтай хамтарч ажилласаа би Оросыг эргээгээд дэмждэг ийм бодлогыг их ярьж явдаг хүний нэг л дээ. Өөрөөр хэлбэл манай тогтолцоо би нэг Орос орн руу гэхээр одоо урах гадаага юм шиг янз янзын буруу зөв юм их ярьдیں۔ Тэгэхээр би Оросын тогтолцоо өнөөдөр хамгийн зөв байна л гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ улс төрийн тогтолцоогоо энэ хэмжээгээр нь өөрчлөх ёстой маа л гэдэг энийг ярий. Тэрнээс бол одоо ингээд парламентын тогтолцоо гэж ярих юм бол нам бүлгийн эвсэл одоо та бүхэн бүгдээрээ мэдж байна. 3 жил болоод нэг сайд огцруулдаг. Гэхдээ энэс 4 жил болоод нэг сонгуул хийдэг. Тий. Тэгэхээр энэс чинь залхах чинь бид нар тийм учраас ард ирэх чинь энэс чинь залхаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг чинь боли ерөнхийлөгчийн засаглалтаа болъё гэдгийг бол бид нар олон жил ярьж байгаа. Олон жил ярьж байгаагийн эцэд одоо хүмүүс их ярьдаг болсон биш үү? Нэг үе бодвол. Тэгээ манай хатагтай амьлаг дотор хэсэг бүлэг хүмүүс бид нар нийлээд энийг бол анх одоо хийж ирсэн. Тийм учраас хатагтай амьлаг дотор ерөнхийлөгчийн засаглалын их үндэс төрлөө энэ төр гэдэг бүр төрх имлэгийг ба төрхлөө гэдэг байдлаар хийж ирсэн. Яагаад гэвэл би яг тэнд нэг офисын өрөө гаргаж өгөөд ингээд ярьж ирсэн юм байна тийм. Тэгээ яг энийг бас олон нийтэд бас нэлээд цацсан асуудал нэг. Яг тэр бид нар энэ тогтолцоо болохгүй нэг гэдэгт санал нэг. Тийм учраас энийг өөрчлөх хэрэгтэй юм аа. Тийм учраас бид нар энэ ерөнхийлөгчийн тогтолцоор орох хэрэгтэй маа л гэдэг ийм л юмтай ярьж байгаа. Ерөнхийлөгчийн тогтолцоон дотор бас олон янзын тогтолцоо байгаа шүү дээ. Манайхаа ерөнхийлөгчийн тогтолцоо
гэхээр нэг арай өөр юм ойлгодог. Нэг мундаг хүн гарах нь байна. Тэр нь тэгээ одоо бүгдийг чавчих нь байна гэж биш шүү дээ. Ерөнхийлөгчийн тогтцоо гэдэг чинь арай өөр. Өнөөдөр Путиний яг хэрэгжүүлж байгаа асуудал. Тийм учраас би Путиний энэ хэрэгжүүлж байгаа тогтолцоогоо бид аваад явъя. Орос руугаа эргээд хандъя. Орос руугаа эргээд хандъя гэдэг чинь бид энэ Монгол улсаа аваад ийш тийшээ явж чадахгүйгаас л хойш энэ Орос Хятад хоёрын дундал байж байгаа болохоор энэ хоёртойгоо л бид нар аж тустай болохоос хаа байсан алсын Америк бид нарт өнөөдөр ямар нэгэн тустай үзүүлэх бол асуудал байхгүй. Улс төрийн яриад байгаа юм. Геополитикийн хувьд тийм ээ. Тийм учраас энэ Орос яаж хөгжиж чинь өнөөдөр Орос яаж одоо тодорхой хэмжээгээр эдийн засаг нь өндөр болж байна. Та Путиний өөрийн засаглааны эдийн засаг гэхэд бараг зарим 80 дахин илүү дотоодын нийт бүтээгдэхүүний нэмэгдсэн байна. Яг го зарим нэгэн тэр одоо Кримийн асуудал энэ төргээд асуудлууд байна л да. Тэр маргаантай асуудал явж тэр Кримийн нутаг гэдэг чинь уг нь Монголын нутаг шүү дээ гэж би яриад байгаа юм. Оросын ч биш, Украиний ч биш, тэр чинь Монголын нутаг байхгүй юм чи. Тэр чинь Крим татарууд гэдэг бидний өвөг дээдс амьдарч ирсэн ийм газар байхгүй да. Одоо бүр ярих юм бол. Гэхдээ тэр төвшингээр нь биш, яг энэ Оросын нөхцөл одоо энэ байдлаар байж байгаа энэ ерөнхийлөгчийн тогтолцооны ерөнхийлөгч нь ерөнхий сайд хэлбэрээр бүх юма хариуцаж явдаг. Бид нар 6 жил нэг удаа ганц ерөнхийлөгчтэй хариуцлага тооцдог ийм асуудал ярих гэдэг шээ. Тэрнээс бид нар нөгөө зарим нэгэн улс төрчид шүүмжилдэг юу гэхээр тэр ерөнхийлөгч нь худалдагчих юм бол одоо тэгээд Хятад болчих юм гинэ, Орос болчих юм гинэ гэдэг ийм тогтолцоо биш ээ гэдгийг л одоо бодож дандаа л тэрийг л бодож явдаг. Эрэгтэй хүн ер нь ягаад эмэгтэйчүүдийн эмчийн мэрэгжлийг та сонгосон? Хамгийн хүнд мэрэгжлийн нэг шүү дээ. Заримдаа 1, заримдаа 2, заримдаа 3, заримдаа 4 хүний ч амнистаа нэг дор зурладаг. Ийм л хүнд мэрэгжил. За миний ээж өөрөө намайг энэ одоо салбарт оруулсан. Унших ном нь бэлэн байсан. Надад бааз нь бэлэн байна. Надад зөвлөх хүн бэлэн байна. Надад ээжээс өөр зөвлөх ийм хамгийн дотны зөвлөх насан туршид мөн байхгүй шүү дээ. Одоо хүртэл би ээжээсээ зөвлөгөө авч л хийдэг. Тэгэхээр тэр бааз надад бэлэн байж хаад энийг ашиглахгүй бол би хамгийн тэнэг хүн болох болов гэж ойлгосон. Эмч болоё гэдэг бол миний аав ээж, миний эмэг их хүртэл одоо хөвсгөлийн барьяач буюу одоо удган хүн байсан гэж ярьж байгаа. Манай ээжийн эмээ бол одоо Хөвсгөл аймгийн Эренчийн төм сумбын одоо удган хүн байсан. Тэгээд бол тухайн үедээ удган хүн бол яг хуу миний ойлгож байгаагаар бол 33 онуудын нөгөө ногоон намтны гэдэг юм уу, ногоон малгайтны ч гэдэг юм уу, ногоон намтамж ногоон малгайтны одоо тэр хилмигтлийн үеэр бол алгуулсан хүн гэж ингэж ярьдаг. Тэгээ манай ээж бол яг хуу тухайн үеэс манай эмээ өвөө энэ төр зүхтааж хотод ирж тэр хилмигтлээс нэг аврагдсан хүмүүсийн нэг. Тэгээд ээж бол эмч болсон. Манай ээж бол их барих эмэгтэйчүүдийн эмчүүн одоо 82 настай 55 жил одоо энэ салбарт одоо хүртэл зүтгэжлээ. Намайг та бүхэн энд ярилцж байхад миний миний ажлыг хийгээл явж байгаа. Тэгээ энэ хүний одоо тэр нөлөө, энэ хүний тэр уншсан ном, эзэмшсэн мэрэгжил, насан туршдаа би энэ хүнээс зөвлөгөө авна, түшин гэсэн ийм л бодолтойгоор их барих эмэгтэйчүүдийн эмч болсон. Гэхдээ болсондоо би хизээч харамсдаггүй юм л да. Зүгээр зарим нь болохоор жоохон буруу ойлгодог. Чи одоо нэг арай жоохон намаа дагсан бол арай асман юу болсон мэй гэж ярьдаг шиг. Зүгээр их барихын эмч гэдэг энэ асуудал бол миний бодлоор бол хамгийн хэцүү 5 мэрэгжлийн нэг шүү дээ манай эмнэлгийн дотроос. Өөрөөр хэлэх юм бол тийм учраас эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийн нэг нь тийм ээ их нялхсан эндэгдэл байдаг. Өөрөөр хэлэх юм бол манай үндэсний статистикийн төв газраас гаргадаг мэдээний 1 номерт эхийн эндэгдэл, нялхсан эндэгдлийн асуудал явж байдаг. Тийм учраас ямар ч эрүүл мэндийн салбар Герман, Америк орны эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийн нэг бол их нялхсан эндэгдэл байдаг байхгүй. Тэгэхээр энэ салбарын энэ чиглэлээр ажиллаж байгаа эмчийн хувьд би бахархаж байдаг. Энэ чиглэлээр ажиллаж байгаа эмчнэрт хэцүү бэрхшээл бол их байдаг. Наад зах нь одоо ингээл янз янзын шүүх цагдаа дуудагдахаас ахуулаад осон асуудал бий. Гэтэ би энэс энэ эмчнэрийг битгий шамраасаа. Миний энэ мэрэгжил чинь угаасаа өөрөө эрсдэлтэй. Өөрөө эрсдэлтэй болохоор энийг хизээ нэгэн цагт өнөөдөр хүн ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ 10 жилийн дараа энэ салбарыг чинь ойлгодог хүн гарнаа. Тийм учраас энэндээ шамтрахгүй цаашдаа ажилласаа л гэж ингэж хүсэж идэг. Харамсалтай нь миний энэ хүсэл тэр болгон бас биелэхгүй. Таныг бас их олон хүүхэдтэй та одоо яг хэдэн хүүхэдтэй? За надад өөрийн 4 өөрийн хүүхэд 4 ач зээ нартай ингээд нийтдээ 8 яг өөрийн төрсөн хүүхэд байна. Яг хөө тэрнээс гадна яг та нарын олон жил би бас ярьж лээсэн асуудал бол энд тэнд хаягдсан ийм хүүхдүүдийг авахулсан нэг ийм
шалтгаан байдгийг. Тэрний үхээр одоо анхны хүүхэд нь 1998 оны үед 98 онд ингээд нэг хаягдсан хүүхдийг аваад өсгөж хүмүүжүүлээд ингээ хүн болгосон. Хаана хаягдсан байсан тэр хүүхэд? Тэр хүүхэд гудамжинд хаягдсан байсан хүүхэд. Та яаж таарлаа? Манай эмнэлгийн босгон дээр авчираад тавьчихсан байсан. Манай эмнэлгийн босгон дээр гэдэг нь тэр хүн бас нэлээд бодлоготой хүн байсан баг. Одоо ч хогийн савнд ичдэг юм шүү. Янзын дээр очиад ингээд хөдөөд янзын асуудал болгоцсон дараа бол энэ эмнэлгийн энийгээр явхад бас нэг хүн энийг бас хүмүүжүүлчих болов гэсэн ийм л бодолтой тавьсан юм болоо. Тэгээд тэр хүүхдийг аваад ингээд өсгөж хүмүүжүүлээд ингээд явсан. Тэгээд манай авга өөрөө хүүхдийн эмч болохоор бид нар хүүхд харахаараа л хөр хийлгэж идэг. Тэгээд энэ хүүхдийг эмчлээд ингээд өсгөн ингээд нийтдээ бол нэг 14 хүүхд бол бид нар ямар ч хэсэн гудамжинд өгөх авраас нь аварсан. Тодорхой хэмжээгээр энэ хүмүүс зарим нэг нь бол өөрсдийн гэсэн ээж аавтай, зарим нэг нь гэсэн хүүхдүүд нь бол одоо халамжийн ийм сэтгэл дутсан хүмүүсийн гар дээр одоо байжгаад бидэн дээр ирсэн ч юм хүмүүс бий. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн нийгмийн нэг юм бохир асуудал та зөвхөн юу гэхээр Монгол төр энэ хүүхдүүдийг уг нь аваад явж явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын төр энэ хүүхдүүдийг Оросын одоо том жишээ байна шүү дээ. Жишээлбэл Орос ийм төр хүүхдүүдээ бүгдийг суварын сургууль гэдэг нэг эрэгтэй хүүхдүүдийн тийшээ өгчдөг. Цэргийн сургууль. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт өгчдөг. Эмнэлэг бол тэр эмэгтэй хүүхдүүдийн ажил өгөөд, сувлагч болгоод ингээд эмч болгоо явцсан. Зөндөө тийм туршлагууд байдаг байхгүй. Манайхан болохоор яаж яадаг өөрхий бухимдлаасаа болоод нэг тийм алдаанаасаа болсон энэ хүүхдүүдээ тэр хүүхдийн буруу юм шиг гудамжинд хайчдаг. Одоо сүүлийн үед хэвдээр зөндөл бичигдэж байна. Энд чинь зүгээр 90-ад оны үед 2000 оны их үеэр зөндөл байсан асуудал. 18 хүрэхээр насрамжийн газраас гаргаад хайчихна. Тий. Тэгээд цаашаа тэр хүн бас л амьдралын нөхрөө онж илээдэг ийм л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр би тэр ахаад Оросын суварын сургууль гэдгийг ахаад хэлээ л да. Тэнд төрсэн тэр суварын сургууль одоо багасаа өссөн тэр хүүхэд тийм ээ хөөх нэм зэргийн уцтай хүүхдүүд байж байгаа. Та нар мэдээж кино мэн дээр гарч идэг те. Тэр суварын хүүхэд Монгол төр намайг өсгсөн юм чинь би Монгол дээр орчуулвал би энэ Монгол төрийн төлөө пулемотны ам хаасан ч бэлэн болж байгаа ийм л хүн болж байгаа шүү дээ. Гадны байгууллагын халамжаар өссөн хүн тийм ээ. Манад намайг 2006 оны үед үлдээ бүр сүүл дээр нөх хүүхдүүд нэг чинь мөнгө цаасны асуудал, санхүүгийн асуудал их болохоор нөгөө хүүхдүүдийг чинь эмчлэх гэхээр эмнэлэг тарианы асуудал хэрэг болдог. Даатгалд хамруулах асуудал болохоор би асрамжийн төв байгуулсан юм. Эхлээд. Тэгээ тэрийгэ бүр болоод сувлал болгосон юм бүр. Яг тэгээ сувлч бас нэг хүнд эмчилгээ хийх хэрэгтэй. Асрамжийн төвч юм бол зүгээр халамжлах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ мэтэр энэ талаар бол би яриул их юм ярьдаг. Зүгээр манай төрийн нэг өөдгөө байгаа тал нь өнөөдөр энэ л байгаа байхгүй. Хүүхдээ ямар ч их хүн зүгээр гудамжинд хайж гинэ гэдэг тэр тогтолцоо чинь өөрөө өнөөдөр Монгол төрийн дараатлын нэг хэлбэр байхгүй. Уг нь бол тэр хүүхд яах вэ? Тэгвэл би тэр цэргийн сургуульд авчиад өгчүүл энэ хүүхд эрэгтэй хүүхд төрсэн бол тэрийг авчиад өгчий. Нэг эмнэлэгт авчиад өгчүүл тэр эмнэлгийн үүдэн дээр ямар ч байсан энэ хүүхд хүн болчих байх, эмнэлэг аваад өсгөчих байх гэдэг ийм сэтгэлээр хандах байхгүй. Харамсалтай нь энэ төр нь тийм юм шийдэж чадаагүй болохоор энийг ингээд ийм байдалд хүргээд байгаа болов гэж би боддیں۔ Тийм учраас энийг засаасаа. Нөгөө тал нь намайг 2006-7 үед бас нэлээд идэвхтэй ажиллаж явах үед тэр асрамжийн байгууллага, халамжийн байгууллага явж явах үед та 42 гадны байгууллага байсан байхгүй. 42 халамжийн чиглэл байсан. Асрамжийн төв байгуулсан. 42 асрамжийн төв байгуулсан. Та отхон бол юм чи хамгийн анхных нь Монгол хүн байгуулж байна. Тэгээ би дотроо нэг бодсон байхгүй. Үгүй эн чинь яхаараа 40 хэдэн байгууллага нэг байгууллаганд 7-оос 20 хүүхэдтэй. Тэр чи юу бэлдэж байгаа хүмүүс вэ? Ингээд зарим нэгэн байгууллагатай нуулцсан чинь зарим нэг нь одоо ингээд хаалттай маалттай гэдэг ингээд бидэнтэй уулзч өгдөг юм зовлонтой хүмүүс байд юм л. Өөрөлдөх нь тэр чинь юу бэлдэж чинь вэхээр би дотроо хувийн бодол шүү. Монгол улсыг устгах хүмүүсээ тэнд бэлдэж чинь гэж би ойлгосон. Өөрөлдөх юм бол тэр хүүхдийг тэр Есүсийн байгууллага ч юм уу ямар ч юм байгууллага тэр гадны байгууллага танаа Монгол төр ингээ гудамжинд хайцсан явж байхад би чамайг аваад ийм хүн үүжүүлсэн. Чи энэ юуны байгууллагын тусламжтайгаар ингээ хүн болсон. Одоо энэ байгууллагын төлөө чи яахаач буцахгүй ажиллаа хийгээд онгоцон суугаад 9 сарын 11 шиг мөргүүлдэг ийм л тогтолцоороо орлох гэж юм одоо би бодож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр үед яг 9 сарын 11-ний онгоцны дараа ирж ирсэн. Тэр үед хүмүүжүүлсэн тэр фанатикгүй тэр одоо ислам шашинтай тэр хүмүүс тэр ислам шашингийн төлөө амиа өхөөс буцахгүй болсон хүмүүс чинь дандаа тийм хүн байсан юм байлээ. Тэр Германд бэлтгэж ирсэн нисгч нар чинь дандаа асрамжийн газар өссөн хүүхдүүд байна лээ.
Тэгэхээр тэр хүүхдүүдийг би ийм юм бэлдэж байгаа болоо гэдэг миний хувийн бодол төрсөн. Тэгээ би өөрөө ийм хувийн асрамжийн газар байгуулад ингээд явах гээд очиход надад өөдөөс нүүрлээ ус цацсан юм шиг хийсэн байхгүй. Юу гэсэн? Харин миний саяас 42 гадны байгууллага л байна. Та анхны монгол хүн. Гэхдээ Монголын төр тийм байдаг юм уу аа хөө гэсэн ийм юм тухай үед хэлжээс. Тэгэхэд энийг өнөөдөр цөөхөн хүүхдийн асуудалдаа хүүхдийн төлөө гэдэг нэг мундаг том байгууллага байна. Дарга нэгээд бас нэг улс төрж байж байна. Энэ юм асуудлыг бол шийдэж чадахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр ийм төр байж хахад бид нар өнөөдөр одоо өөр төрөнд орё. Тэгэхээр энэ төр чинь өөрөө нэг улс төрийн томилгоогоор бүх юм явж байгаа болохоор энэ асуудал шийдэхгүй байна. Тийм учраас энэ тогтолцоогоор нь үндсээр нь өөрчлөе гэвэл энэ фракц энэ тэр дотор байгаа бүлэглүүдийг байхгүй болгохын тулд энийг ерөөсөө засаглалын өөрчлөлт гэсэн ийм л баталтай байдаг. А тэгэх юм бол би Оросын яг уу сургууль 10 жилийн боловсролоо эзэмшсэн үний хувьд бол Оросын хэвлэл мэдээлэлээс нэлээ их мэдээлэл авдаг л да тий. Орос яагаад ийм төвдө орохын тулд яаж тэмцсэн гэдгийг та бид нар ч гэсэн одоо 94-5 оны үед яаж ийм юмд хүрсэн гэдгийг бас мэднэ. Тэгэхээр тэр чинь бас Оросын ардчлалыг бид нар өнөөдөр хэрэгжүүлэх цаг болсон юм даа гэж ингэж ойлгож байгаа. Ардчлалчтай энэ чинь бас нэг хэмжээний. Өнөөдөр Оросд хэн дуртай үгээ хэлдэг л юм. Тэгтээ тэр үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг юм тогтолцоо байх хэрэгтэй гэдгийг л хэлээд байна. Өнөөдөр Оросын парламент Жириновский гэдэг нэг сайхан одоо улс төрч байгаа шүү дээ. Юу хэлэхээ хэлж илээд. Тэр хүн хэлснийхээ төлөө бол тодорхой хэмжээгээр бас л хариуцлага хүлээж л явдаг хүн нэг. Тэгэхээр ийм тогтолцоог бид нар бүрдүүлээ гэж л ингэж санаж байна. За баярлалаа ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Амжилт хүсье. Танай телевизэн хамт олон Монголын ард түмэндээ 15 онд ашиг ихтэй эрүүл их байхыг л хүсье ирээ да. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ асуух эрх нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор анагаах ухааны доктор профессор Отхон Балд оролцлоо.